Улсын хурлын даргын 25 оны 192 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад явж байна. Энэ ямар учиртай ажлын хэсэг юм хэрэг ер нь энэ төсвийн харилцааг зохицуулж байгаа хуулиудын уялдаа холбоог сайжруулъя. За жишээлх юм бол манай улсын хувьд энэ улирлын чанартай бүтээн байгуулалтын ажлууд явдаг. Энэ төсвийнхээ хөрөнгө оруулалтуудын цаглбаруудаа бид нар эргэж харах шаардлагатай байгаад байгаа. Яг тэр төсвийн хөрөнгө оруулалтаа баталцдаг 11 сарын 15-ны өдөр улсын хурл маань төсвөө баталцдаг. Гэтэл цааш нь залгаад сонгон шалгуулалт хийх, мөн уран дулаан цагт ажиллаа эхлүүлэх нь оновчгүй байгаад. Энэ ажлын хэсэг маань дотор бас дэд ажлын хэсгүүдтэй. За миний хувьд бол төсвийн хөрөнгө оруулалт гадаадын зээл тусламж гэсэн ажлын хэсгийг ахлаад ажиллаад явж байгаа. За 13 гишүүний бүрэлдэхүүнтэй бид нэр энэ сард сангийн яам дээр очиж ажилласан. За төсвийн хөрөнгө оруулалтуудаа татаж үзлээ. Ер нь төсвийн хөрөнгө оруулалтуудыг өрөөгөөжтэй болгохын тулд цаглбарууд нь зөв юм уу? Энэ худалдаа авах тухай хууль маань ер нь яг нийцтэй байна уу гэдэг маш олон зүйлүүдийг татаж үзэж байгаа. За худалдаа авах хууль маань бас шинжлэгдээд явж байгаа. За гадаадын зээл тусламжийн хувьд бол манай Монгол улс маань одоо ашиглахгүй байгаа 12 их нийт төгрөгийн зээл байгаад байна. Бид нар гүйцэтгэлээр авсан мөнгөн дээрч одоо хүү төлдөг. Мөн одоо гадаадын Экзим банкн дээр байгаа батлагдсан нийт дүндээ хүртэл хүү төлөөд явж байгаа. Энэ маань хэр зохистой юм бэ? За тэгээд энэ ажлын хэсгээс одоо санал гаргаад гадаадын зээлийн ашиглалтыг бид нар сайжруулъя. Энэний цаана бүтээн байгуулалтын чухал ажлууд л явж байгаа юм л та. Гэсэн ийм ажлын хэсгүүд ажиллаад явж байгаа.